За сайн байцгаана уу? Өнөөдөр бид нар анхныхаа бичлэг дээр ярьсанчлан market structure shift үү, эсвэл бол manipulation үү гэдгийг ялгаж өөрсдийнхөө тэр стратегийн дагуу арилжаанд оруулна. Тэгэхээр энэ бол FX Replay гэдэг платформ. Энэ бол яг одоо миний аль хэдийн явж байгаа аккаунт, аль хэдийн эхлүүлсэн аккаунт гэсэн үг. Тэгэхээр эндээс ямар нэгэн би урьдчилж гарах үр дагавар юм идэх ямарч боломж байхгүй. Энэ бол цэвэр 1 минутын price action дээр явах арилжаа байгаа шүү. Тэгэхээр энэ бол харж байгаа $100,000 аккаунт би өөрөө энэ дээр арилжаа хийгээд 104,000 дээр хүрээд явсан. Өмнө нь маш олон арилжаа хийж явсан юм юу байгаа. Алдах үедээ алдаад, олох үедээ олоод ингэж арилжаа хийж явсан аккаунт байгаа шүү. За тэгэхээр хэдэл арилжаанд орцгоё. Тэр бид нар бол яг мэдж байгаа те концепц ингээд лаврлаа ингээд manipulation тэгээд үргэлжлүүлж доошо трейд хийдэг. Аль эсвэл дээш ингэж явж яагаад доошо ингэж явах. Энэ хоёр секвенс дээр тулгуурлаад яг энэ хоёр одоо харагдаж байгаа variation дээр тулгуураад өөртөө арилжааг хийх болно. За арилжаа явц дундаа тайлбарлаад явах болно. Энэ бичлэгийг үзэхээс өмнө хэрвээ өмнөх бичлэгийг маань үзег бол ерөөхдөө ойлгох боломжгүй байгаа шүү. Тэгэхээр өмнөх бичлэгийг маань үзчихэд орж ирээрэй гэж зөвлөе. За арилжаанд орцгоё. За тэгэхээр одоо бол өдрийн 1 цаг 53 минут болж байна. Энэ миний одоо цаг гэж ярих бүх зүйл маань Нью-Йоркийн цаг дээр явах хэрэгтэй шүү. Энэ дэлхийн чи хаана амьдардаг байх ч хамаагүй бүх арилжааны цаг Нью-Йоркийн цаг дээр яригдаж явагдах болно. Би одоо ямар нэгэн тодорхой цагийг зааж хэлэх юм бол би Нью-Йоркийн цаг дээр ярьж байгаа шүү. Анхны цаг энэ дээр юус биш. За тэгэхээр энийг хэдүүлээ. Ер нь бол миний арилжааны өдөр шөнийн тэг цагаас эхэлдэг. Тэгээд 5 дахь таагтаад шинэ 7 хоног дуусаад энэ бол өнөөдөр бол 2025 оны 12 сарын хэдийн бэ? 12 сарын хэдэн? Энэ болохоор 2025 оны 5 сарын хөдөлгөөн явж байгаа шүү. Тэгэхээр одоогоос нэг 7-8 сарын өмнөх хөдөлгөөн явж байгаа гэсэн. За шөнийн ингээд 23:50 шөнийн тэг цаг Нью-Йоркийн цагаар эхэлж байна. За тэгэхээр миний эхлээд тэмдэглэх шаардлагатай хэдэн зүйлсүүд байгаа тийм үү? Энэ нэг өдрийн шарт руу орлоо. Тэгээд бид нэр зүүн тийш хараад авах хэвээр buy side liquidity болон sell side liquidity бүгдийг тэмдэглэх хэрэгтэй. Тэгэхээр энэ өмнөх өдрийн low бол маш том sell side liquidity болдог. PDL гэдэг нь previous day low гэсэн үг шүү. За тэгэхээр энэ бол энэ том зүүн талд нэлээд том цагийн buy side liquidity авсан харагдаж байна. Тэгээд бид нэр эндээ gapтэй нэгцэн те. Энд хаагаад энэ нэгтэй opening gap гэж байна уу. За энийг юу гэсэн хийдвэл тэмдэглэчээ. Balanced price range extend to right text in болохоор right ингээд за нэг new opening gap гэх тэмдэглэжтэй. New week opening gap гэдэг нь болохоор одоо энэ бид нэр энэ 5 дахь өдрийн ханш хаасан цэгээс шууд нэгдэхийн одоо бүтэн сайнны Нью-Йорк руу бүтэн сайнны ханш нээсэн цаг хүртэл одоо нээсэн gap-ийг хэлж байгаа шүү. Ер нь иймэрхүү gap-нуудыг бол тэмдэглэх нь зүйтэй байдаг. Ханш дараа нь эндээс rejection одоо эсэргүүцэл авах. Тиймэрхүү тохиолдол маш их болдгоо. Тэгэхээр иймэрхүү gap-уудыг тэмдэглэжүүл зүгээр онгийн базар ингээд 15%. За шөнийн тэгдэг цаг. Яагаад шөнийн тэгдэг цаг вэ гэхээр оройн 8 цагаас шөнийн тэгдэг цаг хүртэл Asia session явдаг бахнэ. Asia session kill zone гэдэг ICD ярилцдаг хүмүүс бол мэддэг бах. Asia session kill zone. Энд бол нэг Хонконг юу гэдэг те, Сингапур, Токио,
Sydney Stock Exchange-д манай арилждаг. Тэгээд энийг яагаад тэмдэглэж байгаа гэхээр Asia Session маань high болохоор өөрөө гоё том buy side liquidity болдог. Asia Session нь low болохоор гоё sell side liquidity болдог. За тэгэхээр бид нар gapтай нээсэн. Хүмүүс ийм gapтай нээчихвэл энэ gap-ыг ер нь бол нөхнөө гэсэн хандлагатай байдаг. Шууд нөхөх юм шиг боддог. Тэгээ ер нь бол хаан шиг хвчлэн хийдэггүй. Яагаад тэгэхээр эндээс gapтай нээчихвэл эндээс маш олон хүн зарж эхэлдэг гэсэн. Gapтай нээчлээ тий. Энэ gap-ыг ер нь нөхөх ёстой гэдэг. Тэгээ зарж эхлэхэд тэр зарах ордрыг ашиглаад манай смарт фон болохоор өөртөөхөө бодлож авах ордрыг иш өгчдгөө гэсэн. Тэгэхээр ер нь хашид болдог одоо тиймэрхүү стереотип үнцэн ойлголтууд байдаг шүү дээ. Тэр ойлголтууд байх тусмаа л ер нь тэдний цэвэрхэн байх тусмаа л тэрийг ер нь смарт мани ашиглаад өөртөөхөө эсрэгтлийн ордрыг өгөх боломжтой болдог гэсэн. Тэднэрт бол ханш үнэтэй байна гэсэн асуудал байхгүй, ханш хямдхан байна гэсэн асуудал хизээч байхгүй. Тэгэхээр тэнд худалдаж авах ч юм уу зарах боломж нөхцөл байж лээвэл тэд нар тэр зүйлийг хийх л болно гэсэн. За тэгэхээр бидний эхний таргет бол энэ buy side liquidity. Бид нар харж байгаа энэ equal high үүссэн байна. Нэг удаа ирээд, хоёр удаа ирээд double top гэдэг pattern-ыг үүсгэсэн байна. Эндээс маш олон хүмүүс зарах сонирхолтой байгаа. Тэр хүмүүсийн зарах сонирхлыг ашиглаад энэ high руу эхлээд дайрна. Яг тэгэхээр энэ өөрөө buy side liquidity Asia Session high, Asia Session юм өөрөө high тэ. Тэгээд өөрчн equal high. Хоёр тэнцүү өрөө. За тэгэхээр бид нар эндээс long орох боломж хайж болох нэ. Бид нар энэ рүү нэгд дайрна гэдэг юм ийж байгаа. Энэ рүү бол заавал дайрна. Энэ бол заавал дайрна. Яг тэгэхээр хүмүүс эндээс зарах сонирхол их байгаа. Тэр зарах сонирхлыг ашиглаад бид нар смарт мани бол дээш худалдаж авна. Тэгэхээр бид нар нүунийг юуныхаа дагуу одоо sell side delivery харах ёстой. Тэгэд бид нар аль нэг тодорхой sell side liquidity авсны дараа энэ өрөөрөө дайрж болно. Тэгэхээр бидний харж болох sell side liquidity гэвэл энд байна. Minor sell side liquidity. Ямар нэг minor sell side liquidity авсныхаа дараа эндээс одоо энэ евролоос энэ өрөг хийцэн. Ингээд энэ өрөг хийцэн тийм үү. Тэгэхээр энэ бол маш том одоо дайрж болох ихний цэг. Хэрвээ ийшээ дайраад эндээсээ гоё PDR-ыг үүсгэх юм бол бид нар дээшээ явах нэ гэж харах нь. Эндээс бол шууд хэрвээ явах юм бол над ямар нэгэн сесэд авахгүй яваад өгч бас болно. Тэгэх юм бол асуудалгүй. Гол нь бид нар яг арилжааныхаа сетапыг хүлээх нь хамгийн чухал парт нь. Одоо хамгийн хэцүү хэсэг нь гэсэн. Тэгэхээр бид нар арилжааныхаа сетапыг хүлээнэ. Арилжааны маань сетап гарч ирэхгүй би хичнээн энийг дээш явах юм мэдчихэж арилжаанд орох боломж өгч чадахгүй гэсэн. Яг тэгэхээр арилжаанд орох сетап маань үүсэхгүй бол ийшээ арилжаанд орох маш боломжгүй гэсэн. За тэгэхээр ханш маань нилээ чимээгүй хөдөлгөөн багтаа явсаар байна. Бид нар энэ minor sell side-ийг хэрвээ хавуултай long арилжаанд орох боломж харна гээд байгаа. Тэг яг хоо энд ингээд маш бага одоо 1 минутын юм шамбарлц хөдөлгөөн төр ингээл buy side delivery хийж байгаа харж байгаа. High low гэд. Тэгээд эндээсээ low high гэж явснаа. Энд яг хоо manipulation орж ирээд тэгээд ингэ явж иж бас болох юм. Нүнэ асар бага цаг дээр. Тэгээд иймэрхүү юм шамбарц хөдөлгөөн дээр бол орох хэрэггүй байдаг. Нэг ханш маань шийдс хөдөлгөөн хийгээд явуул арилжаанд орсон дээр. За үргэлжлүүлцгээе. За тийм байжээ. Тэгэхээр харж байгаа. Ингээд ийм шамбарц хөдөлгөөн хийж ингэж buy side delivery хийж байгаа. Тэгэд энд ингээ харахад энд market structure shift гэж харах хүмүүс байгаа тийм үү. Тэнгүүт энд manipulation орж ирээд тэгэд үндсэн buy side delivery хийжээ. За асуудалгүй. Тэр бид нар энэ хаяг авцсан. Одоо бид нар sell side delivery эхлэнгүүт доош зарах талаар харж эхлэе гэсэн. За эндээс бол маш хүчтэй rejection аваа. Тэгээ энэ fair value gap маань доороо хаагдаад явж байгааг харж байгаа байх.
төрүүлээрэй. За явж байгаа харж байгаа. Манай муур гарах гад. За тэр яах вэ? За энд inversion fair value gap үүсгээд ханш маань доош ингэж явж байна. Эндээс юу н sell side delivery гэсэн гэж харж болохоор байна. Гэхдээ энийг дэш хэвдэд бас явж болно. За дэш хэвдэд гараад ирж байна. За энэ бол аюу гоё тийм цэвэр хөдөлгөөн орж ирж байна. Энд ингэж accumulation хийж байснаа. Энэ break of structure хийснэ. Энэ inversion fair value gap доор орох юм бол энэ fair value gap-ын доор орох юм бол энэ fair value gap-ын доор ороод inversion fair value gap гэдэг зүйл үүсэх юм бол sell side delivery харах нэ. За зүүн тийш харъя л да. Бид нэр авахаар явж байгаа газар ч юм тийм зүйл бас байж болох уу те. Байж болно тийм үү. Бидэрт авч болох дараагийн цэг гэвэл зүүн талд мэдээж энд ийм equal buy side liquidity байна тийм үү энд. 1-2 тэгээд үнцөдлөө явсан байна те. Энийг бол аль хэдийн ингэ авчиж байгаа. Энийг бол аль хэдийн авсан. Хашаан дараагийн таргет гэвэл энэ л байх. Тэгээ ийшээ бол шууд явах нь юу бол мэдээж доошоо энд хүрэхээс өмнө ямар ч байсан доошоо гэх юм. Гэтэ тэр хизээ гэдгийг бол энэ хийж мэдэхгүй. Доройж нэг яг иймэрхүү нөхцөлд ханшийн эргэлт хөдөлгөөн ирснийг яаж мэдэх вэ гэвэл доройж нэг 2 structure доошоо эвдчих юм бол бид нэр яг хаа тэгээ олон байх тусмаас 2-3 structure доошоо эвдэх юм бол бид нэр эргэлт хөдөлгөөн орж ирж байгаа гэж харж байна. За энэ high low high гэсэн байгаа тийм үү. Тэр бидний ихний авах хэрэгтэй хоёр таргет бол энэ хоёроос тарах гэж байна. За энэний доор хаа. За эндээс яг зүгээр би одоохондоо market structure shift гэдээ харчихъя те. Одоо л дээш явах нэг шалтгаан байхгүй байх. Дараагийн buy side хол. Оо гэсэн чинь ийш яваад өглөө. 3 цагт энд ямар нэг мэдээ гарсан юм. Мэдээ гарсан юм уу? Тэмэж болох. За ямар ч үсэн тэр авахгүй байх гэж бодож байсан buy side-ыг авчлаа. Тэгээ иймэрхүү амар том хөдөлгөөн орж ирсэн дараа бол арилжаа хийх бол хэцүү. Энийг бараг дараагийн өдөрлөгөөр шилжүүлсэн нэр байхаа гэж бодож байна. Эсвэл юу саарад бай. Дөнгөшгийн 3 цаг 15 минутаар. За одоо эндээс яг sell side delivery ихсэн гэж харах юм бол заяа. Эндээс нэмж өсөхгүй гэж үзэх юм бол энэ break of structure бид нэг ингэ та энд ингээд market structure shift буюу change of character high low high гэдэг юм бол бид нар үргэлжлүүл доошоо явъя гэвэл энэ structure-ийн аль нэгийг авах хэрэгтэй. Энийг ч юм уу та. Тэгэхээр энэ гурван аль нэгийг нэвдээд тэгээд яг гайгүй одоо эсэргүүцэл хөдөлгөөн орж ирэх юм бол за энэ бол одоо болж энэ хоёрыг ингээ авчиж байгаа. Энэ хоёрыг авангуутлаа энэ дээр нь юм order block байгаа. Энэ order block-аас эсэргүүцэл аваад тэгээд энэ fair value gap байхаа доор хаагдсан. Гэтэ би яг бүр энийг авчвал надад үнэхээр гоё байна. Яагаад тэгэхээр бид нар ингэж хай хийж гарч ирээд энэ лоо болоод энэ лоо чинь өөрөө энэ хай хийсэн тийм үү? Энэ хай хийгээд тэгээд тэгэхэд энэ market structure shift эвддэг энэ хөдөлгөөнийг энэ хай хийсэн баггүй юу? Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид нар хэрвээ энэ market structure shift-ийг хийсэн энэ хаяг эвдчих юм бол энэ хаяг эвдэд эндээс эсрүүцэл авах юм бол бас их цэвэрхэн байж болно. Гэтэ яг эндээс ингэж үргэлжлээд доош унчиж болно л да. Одоо би чиний дайрлж байгаа гэх юм бол ингээд stop loss энэ дээр аваад
энэ рүү дарахад ингээд 314 гээд эндээс би арилжаанд орж болохоор 16 хандл эрсдэлтэй. Тэгээ би яг эндээс бол арилжаанд орохгүй зүгээр хийдүүлээ. Арилжаанд орсон бол яах вэ гэдгээр харъя. Энэ бол яг миний стратеги мөн бид нэр sell side delivery хийж байгаа. Тэнгүүтлээ энд break of structure гэсэн чинь энд ингээд юу ангууд энийг хүмүүс market structure shift бид нэр үргэлжлүүлж өсгөх чинь гэж бас харж байна. Market structure shift яг энэ бодлоо. Гэвч энэ яг үнэндээ manipulation байж болно тийм үү? Manipulation. За, ямар ч үсэн. Арилжаанд орсон. Яаггүй ч дэшээ өдөрлөө тийм үү? Тэгэхээр эндээс арилжаанд ороог нь болсон байна. За, тэгэхээр үргэлжлүүл дараагийн хэсгийг харцгаая. За тэгэхээр бид нэр энд ийм хөдөлгөөн хийцэн. Тэр яг энийг аваад эсвэл зүгээр үнэхээр энэ buy side руу буцаа явж ичж болно тийм үү? Энэ buy side liquidity рүүгээ. Гэтэ бид нар бол тэгж харахад хэцүү. Хэцүү шүү. Нэг цаг за 4 цаг дараа. Бид нэр дараад нь авах ёстой buy side liquidity гэвэл хамгийн ойрхон buy side liquidity гэвэл энд л байгаа юм тийм үү? Тэр ийшээ явж ийн гэж харах гэдэг байгаа байхгүй юу? За юусэн хэдүүлээ хан шиг тоглуулад гоё орох боломж орохнуудаа харцгаая. За эндээс бол шууд эсрүүцэл авсан доошоо харлаа гарч ирээд дэшээ яваад орж ирлээ. За энэ нөхцөл бол арилжаанд ороод хэрэггүй гэж харж байна. Одоогийн байдлаар бол тэг. Яг ийм уусаа том засвар өсөлтийн дараа бол ер нь энэ хавьд маань өөрөө ингээд том засвар хөдөлгөөний цэг болох магадaltaй ингээд ийм channel манал үүсгээд ч юм уу те. Иймэрхүү юм хийх бас боломжтой байдаг. За тэр хан шившүүлээ. За ямар ч дэш авчлаа. Энийг авчлаа. Тэгээ энэ buy side liquidity авцсан. Авах байж buy side liquidity break of structure. Элчэнд орох боломж юу вэ? За дахиад авлаа. Тийм үү? Break of structure. Энэ яг Нью-Йоркийнхоо сешнэрлын доор байгаа энэ бүх sell side liquidity авъя л гэж байгаа юм байна л да. Нэг үсэн sell side delivery-г эхлэхээр орно. За. Одоо бол их боломжтой харагдаж байна те. Энэ break of structure энд ингээд market structure shift гэж харах юм бол low high гэдэг ингээд доошо structure хөвдөж явцсан. Тэгээд энэ structure-ыг бас хөвдсөн байгааг харж байгаа. Энд бол бас ингээд маш их sell side liquidity байгаа тийм үү? Энэ өөрөө sell side liquidity. Энэ бол ингээд бүр equal high үүсгэсэн байна. Энийний доошо орж чадаагүй. Тэгээд хэрвээ бид нар эндээс буцаад энэ хоёр хаяхаа нэгийг аваад ингээд энэ manipulation үүсгэх юм бол ийшээ буцаад дайрч болох нэ. За харцгаая. Энэ бол үнэхээр альж нэг гоё сетап болно. Хэрвээ үнэхээр энд ингэж хоёр equal high энд манай sell side delivery дуусаагүй байгаа. Тэгээд энэ manipulation хийж орд гарч ирж чадах юм бол зэ гоё. Одоо энд харж байна уу? Энд бол ингээд бигтэй бүр энийг эвдчихвэл надад бүр гоё. Яг тэр энэ хай чинь өөрөө энийг доош эвдчих орж ирсэн.
явж ингэ тэмдэглэжээ. Яг нь эндээс ч гэсэн байж болно та. Хэрвээ би ийш арилж байгаа нөр гэвэл ингэж орно. Энэ fair value gap доор хаагдах юм бол энэ inversion fair value gap болно. Тэгээ би эндээс short position гээд ингэж орж болохоор байна. 174 боломжийн. За доор нь хаагдлаа тийм үү. За энэ хэдий ишэлтэй ч гэсэн эндээс бол би арилж янд ороход бол харамсах юм байхгүй. Энийг эвдээ дээшээ явж болно. Тэгэх юм бол бид нар угаасаа энэ sales liquidity авах юм мэдчихэж байгаа тийм. Энэ бол одоохондоо эвдэгдэхгүй. Энэ бол эвдэгдэхгүй. Эхлээд бид нар дахиад дээшээ эвдээж явъя гэвэл биднэрт маш их бензин хэрэгтэй. Яг гэвэл энийг дахиж эвдээд 21000 гэдэг одоо үнэ ан шиг хийгээ явахын тулд бид нэр ядаж буцаж эндээс ч юм уу аль эсвэл эндээс liquidity авч иж дахиж дээшээ хөдлөх шалтгаан олж авна гэсэн үг. Тэгэхээр эндээс бол дээшээ авна гэдэг бол шууд яг энэ цэгээс ингээд энэ цэгийг эвдэнэ гэдэг бол үнэхээр утгагүй. За энэ бол manipulation. Тэгээд бид нар энэ fair value gap-ийн доор хагдаад энийг inversion fair value gap болгочлоо тийм үү? Inversion fair value gap. Тэгээд би эндээс 170 руу тэг риск төрөв арттай 0.7%-аар лимит ордор энэ доошо тарьж байгаа. За яг энийг чүүчүүд ингэж болно те. Чүүчүүд доошлуулад ингээд 197. За бараг л 2. Ингэж арилжаанд орж болох нэ. Энэ хэрвээ дэше эвдэж яваад энэ хоёрыг авчих юм бол асуудал байхгүй. Бүр happy. Тэгвэл бүр дахиж орохдоо илүү өндөр риск төрөв артаар орох нэ гэсэн. За арилжаа тоглуулцгаая. За арилжаанд орсон. Арилжаа маань идэвхцэн. За дэше явжээ. Эндээс бол энийг авахаа. Энэ inversion fair value гэх юм дээр хаагдахад л удлаа болж байгаа. Хэрвээ ажмаа. За. Эхний оролт маань бүтлгүүцсэн. Тэгэхээр энэ fair value gap-ыг бол одоо ингээд авчиж байгаа тийм үү? Эндээс manipulation байж болно. За дараагийн цэг нь бол энэ үнэтэй мэдээж. Эсвэл бид нарт энд аваагүй fair value gap энд байгаа. Энэ дээрээс ч орж болохыг үүсв. Энэ дээрээс. Заарцгаая. За доошо юу гэсэн хөдөлгөөн орж ирсэн. Дэшээ эвдэд энэ fair value gap руу орж ирлээ. Одоо энийг хэдүүлээ ашиглана гэсэн үг. Энэ лаа бол асар хүчтэй л. Энэ лааны хэрвээ доор хагдсан бол бид энэс орно. Одоо л эргэлзэх зүйл байхгүй. Энэ fair value gap. За харцгаая. Эндээсээ энэ лааны доор хагдахад би арилжаанд орно гэсэн. За энэний доор хагдахад ч гэсэн бас орж болох юм. Гэтэ яг энэ лагаараа авчи тэ. Энд бол ингэж уус энэ шиг fair value gap уул нь үүсчихлээ. За энд бол бүр balance price range гэдэг зүйл үүссэн. Энэ хоёрын fair value gap огтлцоод ороод ирэхдээ энд бол balance price range гэж үүсдэг. Эндээс би short орох юм бол энэ дөр stop loss target маань энэ чек юм бол 1/7. Энэ бол амар риск төр байна. Би энэ дээр яг зүгээр 0.3-аар л орчих. Маш бага ирсэн тий. Дэше явна л. Дэше явахгүй бол энэ fair value доор хаагдахад дахиж орж болох нэ. За эндээс юу ч гэсэн бид нэр арилжаанд орсон. За арилжаанд ороод эндээс эсэргүүцэл аваад доош орж ирж харж байгаа. Одоо эндээс дахиад оролтоо хийнэ. Дахиж нэг оролтоо. Энэ оролтоо болохоор энэ inversion fair value. Энэний маань доор хаагдчихж байгаа шүү дээ. Тэр энэ бол inversion fair value болно гэсэн үг. Тэгээд ингэ орох юм бол 294. Энд дээр бол би 0.7-оор орно. За харцгаая. 2 оролтоо хийсэн. Бид нэр энд за нэг эхлээд тайлбар авчи тэ. За энд бол бид нэг маш том manipulation хийсэн. Яасан тэгэхээр бид нэр sell side delivery хийж байгаа. Тэгээд яг нэг зургийн манд дагуу бид нэр sell side delivery-га хийж байгаа. Гэхдээ sell side delivery маань дуусаагүй байгаа. Ингээд sell side delivery хийж яагаад за ингэ явчих. За эндээс sell side delivery хийгээ ингэ явж исэн. Тэгтэл энд ингээд market shift орж ирсэн. Эндээс маш олон худалдаж байгаа юм тийм үү? За яг энэ схем маань явж байгаа шүү. За бидний
зүүн гар талд энд биднэрт авах ёстой sell side liquidity байгаа. Дуусгаагүй бизнес байгаа. Энэ бол авах ёстой liquidity байгаа. Бидний sell side delivery дуусаагүй. Энд тэгтэл ингэж орж ирээд эндээс хүмүүс market structure shift мөн үү биш үү гэдгийг харна тийм үү? Энэ market structure shift мөн үү биш үү гэдгийг харна. Одоохондоо л те market structure shift арилжаач маань энийг бол market structure shift гэж бодож байгаа. Тэгээд энэс өөртөөхөө маш олон өөртөөхөө long position-ыг нэр өгөх байхгүй. Энэ хай руу явж гин гэж бодоод те. Энэ хай руу явж гин гэж бодоод тэгэхэд smart money энэ манипуляц хийж орж ирээд энэ аваагүй sell side liquidity-тэргүй явж байгаамаа. За энэ бол үнэхээр A+ setup одоо болж байна. Энэ арилжаанд бол би асар ихтэй байна. Тэр энэ арилжааг хэрхэн тоглохыг харцаа. Бид нарт авах ёстой liquidity энэ байгаа. 2 sell side liquidity байгаа. Тэгээ бид нар энэ manipulation хийцэн. Эндээс маш олон хүмүүс long арилжаанд орно. Тэр long арилжаанд орох одоо liquidity-г ашиглаад smart money маань ийшээ довтлоно гэсэн итгэл үнэмшлийн дагуу энэ арилжаанд орж байна. 2 position-ээс за тоглолцгоо. За арилжаанд 2 дахь арилжаа маань арилжаанд орсон. За тоглолцгоо. За бид доош явж байна. Ханч буцаж эргэж дэш гарч ирээд доошоо sell side delivery-г хийж байна. Буцаж эргэж гарч. За бид нар арилжаанд яалалт байга болжээ. За тэгэхээр харж байгаа бүгд яг одоо юуны дагуу арилжаа төлөвсөн дагуу. Гол нь бид нар энэ сетапыг яг форм хийхээ хүлээхийн явцдаа тий алдах тохиолдол байсан тий ганц 2 оролт хийсэн. Нэг 700-аар алдсан тий 700-аар нэг алдаад тэгээд 2 оролт бид нар нийт энэ 2 арилжаанаас 4000 гаруй 4100 гаруй долларын арилжааг нэг ашгийг эндээс хийж байгааг харж байгаа хаа. Тэгэхээр бид нар яг гол нь арилжааныхаа сетапыг хүлээх гэдэг нь арилжааны хамгийн хэцүү байсан. Тийм үү? Бид нар энд яг ингээл шинэ 12 цагаас хойш хараад өглөөний 9 цаг 30 минутанд Нью-Йорк эхлэхэд л арилжааны сетап маань гарч ирж байгаа байхгүй. Яг нь ийм өдрүүд байдаг те байж болно. Ер нь ихэнх өдрүүдэд бол миний арилжаа бол те нэг Лондон эхлээд 2-оос 6-гийн хооронд бол арилжаанд бол ороод гарах тохиолдол байдаг. Гэтэ зарим өдөр бол ингэж хүлээх шаардлага маш их гардаг. Энэ бол яг нэг бактестийн платформ. Бас нэг жоохон яг бодит арилжаанаас бол баг зэрэг сэтгэл зүйн хувьд өөр болчихно гэсэн үг. Яагаад гэвэл чи яг бодит арилжаан дээр ингээд арилж байгаа энэ лаа болгоныг ингээд хүлээгээл ингээд хараад тангууд төвчээр маш их шаарддаг. Тэгээ тэ энэ одоо сетапа өөр чинь сетап болоог байхад би болоог байхад арилжаанд орох тохиолдол байгаа. Гол нь бактест хийж явах болохоор яг нэг цагаа тоглуулад ч юм уу урагшаага ингээд явуулчих болохоор баг зэргийн давуу тал байдаг. Гэхдээ энэ бактестээс сурах зүйл юу гэвэл бид нар өөрсдийнхөө арилжааны стратегийг ажиллаж гин үү энэ үнэхээр болж гин үү гэдгийг мэдэх боломжтой болчихж байгаа гэсэн. Арилжаанд бол мэдээж хамгийн чухал нь сэтгэл зүй энэ бол 100%. Одоо тэр айдас юу гэдгийг айдас шунал тэгээд төсвөр төвчээр тэр бүх зүйлүүд байдаг нь үнэн. Гэхдээ чи тэр бүх зүйлийг 1000 байлаач гэсэн чамд ажилдаг те ингэж ямар нэгэн ихтгэл үнэмшилтэй ямар нэгэн найруулгатай ийм стап оролт байхгүй бол тэр чи ямар ч нэмэргүй байх нэ. Тэр энэ арилжааг хэдүүлээ харж байгаад яг энэ стапын дагуу бид нэр өмнөх хүчлэн дээр яг энэ зургийн дагуу ярьсан тийм үү. Биднэрт авах ёстой sell side liquidity байгаа. Гэхдээ бид нар дээш явж байгаад одоо sell side delivery хийж эхлэе. Sell side delivery хийж эхлэхэд эндээс market structure shift гэж маш олон арилжаач харна. Гэтэ яг үнэн хэрэгтээ энэ бол manipulation байх нэ. Manipulation байсны дагуу эндээс бид нар энэ дуусгаагүй бизнесээ дуусгахад доошо sell side delivery ингэж үргэлжлээ явж байгааг харж байгаа хаа. За юм байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэг бол нэг урт болчих шиг боллоо. Нэлээд урт болчих шиг боллоо. Нэг өдрийн л арилжаа харууллаа. Тэгэхээр юу ч гэсэн би цаашдаа энэ хэрвээ хүмүүс таалагдаад лайк авч байгаа юм бол энэ бактистийн сешныг үргэлжлүүлээд олон ийм series бичлэг хийх сонирхолтой байна. Тэгэхээр та бүхэн сэтгэл хэсэгт энэ арилжааны талаар сурмаар байгаа зүйлүүд мэдээж бас энэ ойлгомжгүй ярьж байгаа energy fair value, balance price range эдгээр яг юу юм бэ те? Яагаад эндээс юм эсэргүүцэл аваад яг энэ цэгүүд дээр ирээд ингэж яваад байгаа юм бэ гэдгийг
ойлгохыг хүсэж байвал энэ бол ICT-ийн концепт. Би ICT концепт зарилчдаг. Тэгэхээр хэрвээ та нар хүсэх юм бол би энэ одоо модуль энэ PDRA-нууд дээр одоо юу хийж болно, бичлэг хийж болно. Тэгээд нэг зүйлийг нэмж хэлэхэд манайхаа энэ зарим хүмүүс асуусан байлаа. Backtest-ийг ямар платформ дээр хийгээд байгаа юм бэ гэдэг. Тэр нь болохоор энэ FX Replay гэдэг платформ байгаа шүү. FX Replay. Тэгээд энэ дэр болохоор ингээд энэ бол зөвхөн backtest-ийн платформ. Энэ дэр болохоор ингээд өөрөө backtest хийгээд нийт ингээд бүх өөрийнхөө датаг хянах боломжтой байх нэ. Жишээ нь одоо би энэ дэр өөрийнхөө стратегийг энэ дэр ингээд шалгаж байна. Тэр миний саяны одоо backtest-ийг хийж байгаа аккаунт болохоор энэ байна. Ингээд энэ дэр яаж энэ total winners маань 35, тэгээ best win маань 2.4% гэдэг чинь энэ дэр ингээд бүх шаардлагатай өөрөө чинь хэрэгтэй датаг гаргаад өгдөг одоо бүх тим юм ингээд шаардлагатай бүх зүйлийг ингээд харуулдаг ийм платформ байгаа шүү. Хэрвээ энэ платформыг сонирхоод энэ дэр арилжаа хийх юм бол Uppercut гэдэг энэ кодыг одоо промошн хэсэгт оруулах юм бол нийт 15% хөнгөлөлтөө энэ платформ дээрээс арилжах боломжтой байгаа шүү. Үндсэн нь бол $35 ч байдаг билүү. Professional account нь ямар ч үсэн ямар үнийн үнэтэй аккаунт гэдгээс шалтгаалаад Uppercut гэдэг кодыг оруулах юм бол 15% хөнгөлөлт идэх боломжтой байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань сонирхоод үзээрэй. Амжилттай арилжаа хийхэд бол backtest их заавал шаардлагатай байдаг. Тэр ингээд хүснээр одоо хідэн л сешн ээж болно. Тийм болохоор та бүхэн энэ платформыг сонирхоод үзээрэй. FX Replay.com гэж байгаа. Би description хэсэгт бүх шаардлагатай зүйлийг оруулчих. Баярлалаа.